Шинжлэх ухааны таны мэдхүйн Одмон дэр суугт автоморил Америк сургуулийн түүхийн багш Маратханы бэлтгэн хүргэдэг археологийн нууцуд нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмон дэр сууг, NTV телевиз, Одмон дэр радио 83.3 107 хос дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарын хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэн стандарт кадрын компани, за мөн Одмон дэрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллалаа. За өнөөдрийн сэдв их сонирхолтой. 100 жилийн дараач хүний аим авсан Титаник Атлантын далай. Гэсэн тий. Тэгээ надад их сонирхолтой санагдсан. Одоо Титаник киног мэдгүй хүн байхгүй, бүх хүн дуртай. За ер нь бүх цаг үеийн хамгийн одоо шилдэг борлуулалттай кино байсаар байна. 200 сая доллараар бүтсэн. За 2.2 тэрбум ашиг олсон, долларын ашиг олсон. Дээрээс нь одоо бидний хайртай жижигчин Леонардо Ди Каприо, Кейт Уинслет тоглодог. За дуугийн маш гайхалтай дуучин дуулдаг. За тэгээд миний мэдж байгаагаар болохоор би одоо ч хүний аим авж байгаа гэдгийг нь бол ойлгохгүй байна. А яг хуу 80-аад онд яг энэ Титаник хүлгийг илрүүлчихэд тэгээд яг энэ Джеймс Кэмерон болохоор маш олон удаа өөрөө бас их тэгж бодитоор одоо далайн гүн рүү орж бодит зураглуудыг кинонд ашиглаж ийсэн гэж бодож ийн, сонсч ийсэн. Тэгэд нэрийгээсээ та кино нэвтрүүлэг ярьдаг болж байгаа юм уу? Тэгж байгаа одоо ингээд археологийн нууцуд гэдгийг ерөөсө кинотой холбоол тэгэл кино голын ба одоо сүүлийн үед тоос. Зүгээр энэ нь бол юм байгаа юм. Яг Титаникийн гут энэ археологтой ямар холбоотой юм бэ гэж хүмүүс гайхчихж магадгүй. Яг энэ өөрөө 1912 оны үед болсон үйл явдал. Тэгэхээр ч одоо 100 гаруй жилийн өмнөх гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр археологи яг хизээ ер нь шинжлэх ухаан тий хэдэн он хүртэл судалгаа явуулд юм бэ гэдэг нэг цаг хугацааны асуудал гарч иж байгаа байхгүй. Магадгүй яг Монголд бол нэг 16 17 дугаар зуунаас хойших үеийн тий археологийн судалгаа бас нэг хийгддэггүй. Гэхдээ 20 дугаар зууны үед ялангуяа тэр хэлмэдүүлэлтийн үед тий одоо тэр шар хаданд очиж буудаж алсан одоо ламнар гэдэг ч юм уу эсвэл одоо нэг халах голын дайнд оролцсон тэр цэргүүдийн тэр батлах судалгаа тий энэ чинь 1939 оны үйл явдал шүү дээ. Тэгэхээр 20 дугаар зууны үеийн түүхэн үйл явдлууд дээр ч гэсэн археологийн батлах судалгаа хийдэг тохиолдол байдаг байхгүй. Яг энтэй адилхан Титаник ч гэсэн өөрөө бас археологийн тий олдвор дурсгал гэдэг талаас далайн ёроолт гэдэг утгаараа бас тий энэ талаас нь ярьж байгаа гэдгийг нэгдүгээр тас ойлгороо. Тэрнээс биш одоо юу одоо археолог Титаник кино тий энэ болоо явчихваа гэдэг. За тэгэхээр өмнөх дугаарууд дээр ойл ярьсан. Ер нь бол манай яг дэлхийн нийт гадаргууныг 5 хуваасны нэгтэд тэнцэх хэмжээтэй томоороо номхон далайн дараа орох тий 2 дугаарт орох энэ их ус бол Атлантын далай. За энэ далайн гүнд бол үн удаан хугацаанд орсон алт эрдэнэс археологийн дурсгал тий ховор нандин нууцлаг хачирхалтай олдруудын тухай археологийн нууцуд нэвтрүүлгийн өнгөрсөн дугааруудаараа ер нь бол нэлээд их ярьсан байдаг. Дуртай байсан тийм. За дурдсан. Жишээ нь бол Атлантисын одоо нууцуд тий хамгийн сүүл хийсэн одоо эрдэнсээр дүүрэн сүнсэн хөлөг онгоц гээд ер нь бол Атлантын далайн ёроолд өөр юу байгаа гэдг нь үнэхээр сонирхол татмаар байгаа байхгүй. Тэр бүхэл өнөөдрийн ярих гэж байгаа Титаник хөлөг хүртэл байгаа. За энээс гадна за ингээ 3 үеийн тухай ярьж байгаа. Археологийн нууцуд дугаараараа тий одоо энэ сүүлийн 1 жилийн дугаарын 50 дугаар гэж бодоход энэ Атлантисын далайн ёроолд байгаа 3 зүйлийн тухай ярьж байна. Гэтэл цаана нь өөр одоо тий илэрч олдоогүй эсвэл одоо хүртэл далайн ёроолд байгаа хичнээн зүйл байгаа юм бэ гэдэг нэг сонирхол ач байгаа тий. За тэгэхээр мэдээж өнөөдрийн дугаараар хүн төрөлхтний инженерийн ур ухааны оргил чамин тансхийн бэлэгдэл тий одоо 90 цаг үеийнхээ сүр хүчийг шингээсэн түүхэн байгууламж жившгүй хэмээгдсэн аврах хөлөг онгоц Титаникийн тухай ярих гэдэг байгаа юм. Шууд ярих шийдсэн гэсэн үг тий. За 4-р сарын 1-ний хүйтэн шүн тий түүхэндх хамгийн тансаг хөлөг мөсөн уулыг өмнө сөхөрч 1500 гаруй хүнийг далайн ёроор руу авч одсон аимшигт осол гарсан. За 100 гаруй жилийн өмнөх энэ үйл явдал болвол хүн болгоны зүрхэнд тий одоо ингээд байдаг тий. Энийг бол одоо сая хэллээ шүү дээ. Киногоор нь тий ингээд бүгднгээр төсөөлөгдөд ингээд мэдж байгаа. За цаг хугацааны хувьд бол 1912 оны 4-р сарын 10-нд те Английн одоо Саутгемптон бомбтоос Америк Нью-Йорк хотыг одоо зорин анхны бөгөөд эцсийн түүхэн аяллаа гарсан ч гүн харанхуй далайн хүйтэн усанд үрд нойрсон Титаник хөлөг онгоцонд нийтдээ 2224 хүн байсан гэж зорчигч байсан. За эхс дээцээс эхлээд гэгэн одоо ингээ мөрөөдөлтэн шинэ ертөнцийг зорьсон ядуус цагаачдагч тээвэрлэн явсан хөлгөөс ердөө 710 хүн л амь аврагдсан. Мөсөн уул мөргснөөс хойшоо ердөө 2 цаг 40 минутын дотор живсэн аврах хүлгийн үлдэгдэл одоо ч Атлантын далайд 12500 тохой. Энэ нь өөрөө метрээр дамжуулах юм бол 3810 метрийн гүнд байгаа байхгүй. За 1911 оны 9-р сард буюу Гренландын мөсөн бүрхүүлээс салсан аврах том мөсөн уул Атлантын далайн хойд хэсгийг чиглэн хөвөх удаан ингээ аялаа эхлэх үед нь
Титаникийг одоо тий Умард Ирландын нийслэл Белфаст хотын хөлөг онгоцны тий зогсоол дээр дөнгөж угсарч дуусаад байсан. Титаник бол White Star Line гэдэг тий хэмээх Британий усан тээврийн томоохон компани ижил төстэй хийцэн 3 том хөлөг онгоцны нэг нь. Бөгөөд хоёр нь бол одоо Олимпик Британик гэдэг нэртэй. Харин Титаник нөгөө хоёр те ихрээсээ хэмжээний үед арай том буюу нийт 669 м урт. Илүү тансаг зэрэглэлийн гэдгээрээ одоо ялгарч байсан. За яг тухайн үед бол хүний гараар бүтсэн хамгийн том хөдөлгөөнд бүтээл тооцогдож байгаа байхгүй. Хүн болгон ингээ хараад тэр ийм том хөлөг онгоцыг амьдралдаа огт харж байгаагүй гэдэг л санаа шууд бууна өстэй тий. Эсвэл яг тухайн үедээ би ямар азтай юм бэ? Ийм том хөлөг онгоцыг харлаа штэ гэдэг ч юм ийм бодол хүртэл тээжсэн байгаа. За 669 м урт 28 м өргөн ёроолоосоо яндан хүртлээ тий хамгийн дээдлэн гэсэн үг штэ. 53 м өндөр. Титаник бол бараг 11 давхар өндөр барилгатай тэнцвүүц авраг идэсэн баг. За энэ хөлөг нийтдээ бол 46328 тонны жинтэй байсан бөгөөд 3300-аас 3500 орчим хүнийг тээвэрлэх багтаамжтай байсан ч 1912 оны аялалд нийтдээ 2224 зорчигч болон багийн гишүүдийн хамт далаад гарсан баг. 3 тавцанд энэ хөлгийн дотоод тогтчлд тухайн үеийн хамгийн тансаг жошид буудлуудаас ч тутгааргүй баян тансаг байсан баг. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулсан гоёмсог, нүсэр шат, усан сан, халуун усны газар, биеийн тамирын заал, тоглоомын талбай, номын сан болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хоолыг санал болгодог асар том зоогийн газруудтай байсан. Хэдийгээр 3 дугаар зэрэглэлийн зорчигчд те энэхүү тансаг зэрэглэлээс аслагдсан байсан ч тухайн үеийн бусад хөлгүүдтэй харьцуулахад яг кинонд арай өөрөөр гардаг л та тий. Нэлийн ядуу тий ингээ явж идэг. Гэтэл бусад одоо хөлгүүдтэй харьцуулахад тэдний амьдрах нөхцөл, хоол, хүнс, эрүүл ахуйн стандарт нь харьцангуй өндөр байсан нь Титаникийг хөөгч ордон гэж алдаршихад хүрсэн байгаа. За ер нь бол хөөгч ордон, усан дээр хөөгч ордон гэдэг тий. Ийм нэрээр ингээд нэрлэг болсон шалтгаантай гэж байгаа. За Титаник хөлгийн 1-р зэрэглэлийн тасалбар нь болохоор $4350 $, үнэтэй. Гэхдээ энэ бол тухайн үеийнхэн шүү. За энийг яг холбоор тэлдэхгүй нэ. Яг одоо цагаар шилжүүлээд үзэх юм бол $50,000 гаруй $. Оо за. $50,000 гаруй $, гэж яг юу ч үгүй би мэдэхгүй л дээ. Мэдх юм болоо гайхтар юм шиг. За яг үнэтэй байсан бол 2-р зэрэглэлээр зорчих тасалбар бол $1750 байгаа. За ийм үнэтэй. За харин 3-р зэрэглэлийн зорчих тасалбар бол ердөө $30. Тэ 100,000. Надад жек явсан тэрүүгээр. За Титаникийн эхний бөгөөд эцсийн аялал бол 1912 оны 4-р сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд хөдөлснөөсөө 7 хоногийн дараа буюу 4-р сарын 17-нд Нью-Йоркийн бомб дээр зорчигчтой буулгах ийм төлөвлөгөөтэй байсан байна. Тэгээ хөөгч ордон те Английн Саутгемптон бомбтоос сүр дуйлаантайгаар өдүүлэн хөдөлснөөсөө 4 хоногийн дараа буюу 1912 оны 4-р сарын 14-ний шөнийн 23 цаг 40 минутанд те гээд яг ингээ мөсөн уул мөргсөн гэж байгаа байхгүй. За Атлантын далайн давалгааг сүрэн хөвж явсан Титаник хөлгийн ингээд ажиглагчд те өмнө нь тулж ирсэн одоо аврах том мөсөн уулыг харж чиглэлээ өөрчлөхийг оролцсон ч оройцсон тул хөлгийн баруун талын бүрхүүл хэсэг те мөсөн уул одоо хүчтэй мөргөлдөж ханзалж эхэлсэн байна. За далайн ус хөлгийн ус тусгаарлагч хаалтуудыг те даван дотогш орсоор улмаар живсэн. За 4-р сарын 15-ны одоо яг ингээд одоо ингээд цаг хугацаа ингээд явж байгаа шүү дээ. 2 цаг 20 одоо минутын цагт те хөлөг онгоц 2 хуваагдсан байна. За ингээд энийг бол яг кинонд ингээд бүгдийг харуулж байгаа шүү дээ. Яг л харагдаж. Кино бол яг одоо орчин цагт тэр нөгөө нэг археологийн тусламжтайгаар ийм юм байгаа байхгүй. А тэрнээс биш хамгийн анхныхын таамагуд нь шаал өөр байсан баг. За ингээд 2 хуваагдсан. Тэгээ далайн 3800 метрийн гүн рүү бүр мөсөн живсэн төвхтэй байгаа байхгүй. Тэр том аврах хөлөг онгоц тэр олон хүнтэй хамттай ингээд тэр хүйтэн далайн ёроолд үрд айгуу том байгаас одоо хүртэл гаргаж авч чадаагүй шүү дээ. За түүхэнд хамгийн том төдийгүй хамгийн өндөр зардал буюу 7.5 сая $, боссон аврах онгоцны аимшигт эмгэгдэлт ослын шалтгаан өөрөө маш олон таамаг. Зарим тохиолдолд бүр инээдэнтэй гэмээр цуурхал яриа дагуулсан томоос том сэдв байгаад идэг. За эдгээрээс бол тэг хамгийн бодтой шинжлэх ухаанд ойр те гэж хэлж болох үцийг таймлан одоо хоёул ингээ ярилцъя зэ.
За мэдээж хамгийн ихнийх нь бол Титаникийн аялал төлөвлөж байсан хугацаанаас хойшилсон нь осол гаргахад нөлөөлсөн гэж үздэг. 1911 оны 9-р сарын 20-нд White Star Line нь супер хөлөг онгоцнуудын чанарыг шалгасан хагас жилийн дараа Титаникийг осолдоход хүргэсэн анхны гинтийн явдал болсон байна. За яг мөн өдөр бол Атлантын далайг туулах 5 дахь аялалдаа явж байсан Олимпик Олимпик хөлөг онгоц Хувак гэх байлдааны хөлөг онгоцтой мөргөлдөж хийдэг дээр хоёр том нөхтөө цоорсон байгаа байхгүй. Одоо яг бүрээр гэсэн За яг энэ нь бол Олимпикийн ахмад нь хэдэн сарын дараа мөн Титаникийн ахмадаар томилогдох Эдвард Смит энэ хүн байхгүй. Тэгээ тийм хүн бол өөртөө бидний хөлөг онгоц бол жившгүй гэдэг дээр тун ихтгэлтэй болж эхэлсэн байна. За White Star Line-ийн хөлөг онгоцнууд үнэхээр ч жившгүй юм байна гэсэн бодлыг олон хүн төрүүлсэн байдаг. Ахмад нь хүртэл өөрөө хүртэл эндээ итгэсэн байгаа байхгүй. Гэхдээ яг бодит байдал дээр хөлгийн доод хэсгийн даацын ханаар тусгаарлагдсан тасалгаанууд тухайн цагта шинэлэг байсан тул Олимпик нөгөө хөлөгөө бодвол харьцангуй гэмтэл багтаа өнгөрсөн тэр байгаа. Тэрнээс биш бүх онгоцууд яг адилхан гэсэн утгатай бас. Би шүү ойлгосноо. Олимпик онгоцны ахмад Титаникийг бас тэр үедээ жолоодож явсан. Яг үнэн. Одоо наач наахгүй яа. Өргөлдүүлсэн туршлагатай. Тэ. За тэгүн гут нь одоо өөрөө мөргөлдөлчөө тэр чинь хоёр цоорсон байгаа шүү дээ. За тэрнгүүр яг ус алдаж байгаа ч гэсэн онгоц жив хэмжээний бол бишээсэн байгаа байхгүй. Тэгүн гут нь Титаник бол бүр баталгаатай гэж ойлгосон байгаа байхгүй. За энэ явдал бол одоо яг чиний хэлснээр Ахмад Смитийг өөртөө хит итгэлтэй болгосноос гадна Титаникийн анхны аялалдаа гарах хугацааг нь 3-7 хоногор буюу Атлантын далайн хойд хэсэгт мөсөн уул олширдог гэдэг тэр чинь идүү олон болоод байгаа шүү дээ. Ингээ 4-р сарын эхнэр рүү хүртэл хойшлож орхисон байгаа юм. За учир нь Олимпик хэдийнэ зорчигч тээврийн үйлчлэгэнд байснаас гадна дараагийн хэдэн аяллахын тасалбарууд зарагдаж дуусаад байсан. Тиймээс White Star Line-ийн дөнгөж угсрагдаж дуусаад байсан Титаникийг ашиглалтанд оруулах ажлыг хойш тавьж Олимпикийг эхэлж засварлахаар шийдвэрлсэн байгаа байхгүй. За тэгэхээр тэр Олимпикийг засварлах болсон шалтгаан нь өөрөө Титаник угсрагдаж дуусах хугацааг хойшлуулад өгч байгаа. За түүнчлэн 1912 оны 4-р сард өмнөх жилүүдээс мөн үетэй харьцуулахад урд урдынхаас илүү олон мөсөн уул Атлантын далаад хөвж байсныг тухайн үеийн цаг агарын ингэж бүртгэл мэдээнээс бас харж олж байгаа. Уг нь ердийн үед хаврын ихэнх яг энэ цаг хугацаагаар 120 орчим мөсөн уул Атлантын далайн хойд хэсгээр таардаг байсан болвол яг тэр жил 1912 онд 400 гаруй мөсөн уул бүртгэгдсэн гэж баримт байдаг юм байна. За энэ нь 50 жилд ганцхан тохиох үзэгдэл байсан. Бөгөөд өмнөх жилийнх нь өвөл дунджаас хавьгүй дулаахан байсан тул үүнийх нь гол шалтгаан байна. Дулаахан байгуулах нь мөсөн уулууд чинь ороод бас салаад талтаа шиг нөгөөд шүү дээ. Том томоор олон болсон. Яг үнэ. За онгоц хурд хэтрүүлсэн нь бас осолд нөлөөсөн гэж үздэг. Титаникийн аялал бол 1912 оны 4-р сарын 10-ны өдөр эхэлсэн. Титаник 7 хоногийн дараа буюу 4-р сарын 17-нд Нью-Йоркийн бомбд дээр зорчигчтой буулгах ёстой байсан. За Европоос Америк хүрэх зайг тооцвол томхон хөлөг онгоц дунджаар 18 зангилаа гэж ядсан юм байна л да. За зангидаа хүртэл хурдлахад л зорьсон газараа товлсон цагтаа очих байсан. Гэтэл мөсөн уултаа мөргөлдөхтөө Титаник 22 зангилаа буюу ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж исэн байгаа байхгүй. Тэгэхээр нөө 4 зангилаа буюу нэлээ хідэн километрийн хурд нэмчихсэн гэсэн. За хэрв ийм хурдтай яваагүй бол мөсөн уул мөрөхгүй. Нэгдүгээр ч удаа явж байгаа. Самбаачлах хугацаа явагд нөгөө эргүүлж байгаа тойрог тэр нь яг таарах ч юм уу. За осолдохгүй байх байсан. За энэ бол Титаникийг живүүлсэн олон алдаа дотроос магадгүй ганц бүрэн сэргийлж болох алдаа нь энэ байсан баг. Ийм хурдтай явсан нь Ахмад Эдвард Смиттэй холбоотой. За одоо үйл явдал эхэлж штэ. За хурд хэтрүүлэх дуртай байсан Смит чухам энэ онцлогоосоо болоод саятнуудын Ахмад нэртэй байсан бөгөөд тухайн цагийн баячууд Смитийн хөлөг онгоцоор үйлчлүүллээ гэж бүр сайрхан ярьдаг байсан байгаа байхгүй. Чи би Смитээр үйлчлүүлсэн. Смит бол ягаад гэвэл хурдан явдаг гэдэг ийм шалтгаануудыг ярьж байгаа байхгүй. За тэгээд үндсэн компани болох White Star Line-ийн бас дуйлан шивгөөнтэй замд үдсэн шинэхэн хөлөг онгоцоо 17-ны өглөө бүр болбол нар мандахтаа зэрэгцээд Нью-Йоркт хүрээсэй гэж хүссэн байгаа байхгүй. Маркетинг. Клип гоё юм өссөн байна тий.
За энэ нь компани нэр хүндийг өргөж ахин хэдэн саяын орлого авчрах байсан. Багдгүй байх хөөрхөн маркетинг байсан баг тийм. Үгүй байгаас та бас тийм. Ер нь бол тэгтэл энэ өөрөө бас Titanic-ийг сүрүүлчихэж байгаа байхгүй. За тиймдээ ч яг тэр White Star Lane-ийн тийм гүйцэтгэх захирал Bruce Ismay зорчигчдын дунд багтаж явсан. Өөр хэцүү явсан. За түүнд Titanic-ийн анхны аялал онцгой чухал байсан тул нэр нөлөө хөрөнгө чинээтэй хэдэн 10 хүнийг өөрийн нэрээр урьж тансаг зэрэглэлийн хөлгөө гайхуулж явсан гэж байгаа. Хамгийн дээд зэрэглэлийн үйлчлэгийг үзүүлжил дуудсан байгаа тий. Тэгж байгаа шүү дээ тий. Тэр чинь тэгээ дараагийнхаа юмнуудаа бодцсон. Тэгээд бас л Нью-Йорк тэнд буухад ч одоо нэг тэр нартаа одоо гэж нар мандаж яхад одоо Titanic ирж байгаа. Гоё ажиллагч. Тэгээ за тэгээ. Гоё маркетинг байсан байгаа байхгүй юу? Уг нь бол. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэн өрөөтэй стандарт кетеринг компани Good Day сүүжүү дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр за сүүжүү бол Солонгосын ард түмний уламжлалтай арх. Тэгэхээр одоо тэр ч утгаараа сүүжүүний зах зээл дээр бол Солонгосын 3 том тоглогч байна. За одоо саяны нэг 3 хүлэг ярьдаг шиг л 3 том тоглогч байна. За Good Day сүүжүү юугаар илүү юм бэ гэвэл Good Day сүүжүү энэ сүүжүү дундаа хамгийн олон төрөлтэй одоо олон жимстэй, цэвэр гээд олон төрөлтэй сүүжүүний байна. Дээрээс нь сүүжүүг одоо сайн гаргаж авахын тулд юу хэрэгтэй байдгүй гэхээр одоо цэвэр цэнгэг ус нэрхэд маш их чухал болдог. Тэгэхээр жирийн уулын 320 метрийн гүнээс гаргаж авсан өвчл төрөгчөөр баялаг цэвэр тунгалаг усаар боловсруулдаг гэдгээрээ Пусан бүс нутагта маш алдартай сүүжүү. За тэр ч утгаараа хамгийн цэвэр бас хамгийн олон төрөлтэй сүүжүү гэдгээрээ бид мэддэгэ. Тэгэхээр сүүжүү манд одоо бас нэг гоё урамшуулал зарлчихсан байгаа. Энэ нь юу юм бэ гэхээр одоо CUGS за жижиг одоо салбар дэлгүүрүүд бүх газрууд худалдааны дүүдэд сүүжүү худалдаалагдж байгаа. Ер нь Good Day брендийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдж байгаа. Та юу ч авч болно. Тэгээд авсан баримтаа та Weekender цэг стандарт цэгийн сайт руу зургийг явуулаад тэгээд та 300 сая төгрөгтэй болох бүрэн боломжтой байна. За тэгээд Good Day сүүжүү маань өөрөө архины градусыг 16% болгож алкоголын 16% болгож бууруулсан гэдгээ 16 хүртэл бууруулсан энэ технологиг дэлхийд тэргүүл нэвтрүүлж байгаагаараа бас давуу талтай. Тэгэхээр та ажил төрөл бүтээх, цагийг зугаатай өнгөрүүлэх, за нэг сайхан сэтгэлээсээ найз нөхдөдөө юм ярих ямар ч үед та таны сонголт хэрэгжилж болно. Харин та хэрэглэхдээ энэ 16% хүртэл бууруулсан энэ бас аль болох биедээ одоо хор нөлөө багтааг нь хэрэгжилж цаншаарай гэж хэлэх байна. Тэгээд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа стандарт кетеринг компани Good Day сүүжүүдэд баярлалаа. За ингээд бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалагдчихж байгаа. За баярлалаа. За дараа нь одоо нэг зүйл байгаа даа. Тэрний юу гэхээр мэдээж нөгөө баян тансаг гэдэг ч юм уу тэр дээд зэрэглэлийн хүмүүс гэдэг чинь яг л нөгөө хүн амын системтэй яг адилхан байгаа байхгүй. Дэлхийн мөнгөний хэдэн нөгөө хэдэн хувьтай хүн байдаг үлээ. Тийм яг тэрнтэй л адилхан. За энэ юу гэхээр тэр 3 дугаар зэрэглэлийн зорчигчд бол Нью-Йоркийн иргэд хугацаанд нь хүрэх нь бол тухайн одоо нөгөө нэг тий White Star Lane компани захирал эмээнд бол чухал байсан байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр энэ онгоцнууд яг өнгөн дээрээ тийм хэдий тансаг, чамин хийцийн тий ашиг орлогынхаа одоо ингээл амар супер олдог юм шиг боловч яг орлогын 50% нь бол Америк, Канад руу цагаачилж байгаа 3 дугаар зэрэглэлээс л олж байсан баг. Оо тийм үү. Ямар сайн. Тэг чи олон гэсэн үг байхгүй юу? За тийм байна. За тэгэд Ismay бол тий яг энэ мэд шалтгаанаар Ахмад Ismay-тээс хурдаа нэмхийг хүсэж исэн байгаа байхгүй юу? За тэгээ цаадхан ч дуртай зөвшөөрсөн байгаа. Тэгээ Ismay мөн Titanic-ийн дээд хурдыг шалгаж үзхийг Ахмадад бас санал болгож байсан байгаа. Дээд хурд нь хэд хүрт юм бэ гэдэг тийм ийм юм. За ингээ хөлөг живхэд хүргэсэн нэг шалтгаан бас бий. За 20 дугаар зууны ихэр хөлөг онгоцнууд бүгдээр уурын хөдөлгөөрөөр ажилдаг байсан. Түүнийг нүүрсээр галдаг байл. Тэгэхээр Titanic гэхэд өдөрт 600 тонн нүүрс түлэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр харин ослын дараа амьд үлдсэн галчтаас мэдүүлэг авахд галгааны бункерийн 5 дугаар зууханд тийм ассан гал хяналтаас гарсан гэж байгаа. Бүр одоо ингээ те эргээс дүнгиж хөдөлж эхлэхдээ аялал эхлэхэд л цормонд орлогоо дүрлж эхэлсэн гэж байгаа байхгүй. А тэр чинь тэгэхээр заавал тэр 100-нд орж ингэж асах ёстой шүү дээ. Гэтэл яг тэр нөгөө нэг тэр хэсэгтээ биш наана гэд гал алдаадсан гэж байгаа байхгүй. Энэ чинь цуран байж юмраа шүү. Тэгэхэд ингээл ерөөсөө те. За тэгэхээр Titanic бол тэр Southampton-оос хөдөлсөн те. Тэгэхээр яг тэр хөлгийн аялал эхлэхээс өмнө бүр ингээ бомбтоос ингээд те нэмж 500 зорчигч авахаас ч өмнө Titanic-ийн одоо доод хэсэгт гал алдаадсан гэж байгаа байхгүй. За ийм үг гарч иж байгаа. Мэдүүлгээс. Айхтар юм. Тий. Тэгээ хөлгийн багийн гишүүдэд бункерт гал алдсныг зорчигчдод мэдүүлж болохгүй гэдэг юм хатуу тушаал гаргасан байгаа байхгүй. За ингээ мэдгэж болохгүй гэсэн. За хэрв Titanic мөсөн уултаа мөргөлдөг бол энэ нь ердийн л нэг ингээ явдал болж үлдэх байсан байгаа байхгүй. Бункерт гал алдах нь тухайн үед хэвийн үзэгдэл байдаг байсан байгаа.
Харин унтрахгүй байгаа нүрсийг бараг 3 давхар өндөр байшинтай тэнцэх авраг том зуухнаас зөөлсөөр хугацаа алдаад ердөө осол болохын өмнөх өдөр буюу цормонд оруулсан гэж байгаа. За ингээд одоо ингээд гал ингээд явсаар бараг 10 хоног бараг үргэлжилсэн гэсэн үг байхгүй тэр тэн зогсож байхдаа алдж байсан гэсэн шүү дээ тий. За ингээд хөлгийг живхэс сэргийлдэг ус тогтоох өндөр төмөр ханнууд байгаа шүү дээ тий. Төмөр ханнууд гэсэн үг. За эдрийнх нь нэгийг нь бол уян зөөлөн болгосон гэсэн үг. Энэ юу гэхээр төмөрчин халах тусмаа уян зөөлөн болж байгаа шүү дээ. За ингээд пункрийн хан галаас болж нэмгэрч зарим хэсэгтээ бүр цоорсноос осол болохын өмнөхөн 2 өдөрт цаг тутамд 2% ус Титаникийн тэр ханаас ингэж тосч авдаг гэсэн гэж байгаа байхгүй. За энэ бол мэдээж нэг аюултай хэмжээнд бол биш те. Гэхдээ энэ нь өөрөө цаанаа яг юу үлдсэн бэ гэхэлэр тэр амьд үлдсэн 2 галч те энэ хүмүүсийн мэдүүлгээс үзэх юм бол юу болж байгаа. Тэр нэг цооролт өссөн байгаа те. Цоорцсон байгаа зүйл хажуу бөөрөөрөө одоо ингэж нэдэрснээс болоод бүр илүү бүр ингээ уярчсан илүү амархан эвдрэл үүсгэх. Энэ нэг том шалтгаан байна. За тэгээ хамгийн чухал нь бас нэг зүйл байгаа. Тэр нь юу гэхээр ижиг ганцхан Титаникл тэр Атлантын далайгаар яг тэр хэсгээр ингээ яваад байгаа биш. Бусад хөлөг онгоцнууд ч гэсэн яваад байгаа байхгүй. Тэгэхээр энд юу гэхээр анхааруулга гэдэг зүйлийг үл тоосон. Энэ үйл явдал болж байгаа. За наадах ч юм хамгийн бас эвгүй холтой шүү. Тий. За тэгэхээр энд бол яг тухайн Титаникийн үед бол тэр Марконигийн радио холбоо шинэхэн технологи хөвөрөөсөн байгаа байхгүй. За энэ бол хөлөг онгоцон дээр радио холбоотой байна гэдэг бол тэр тусмаа тэр зорчигчд үйлчилж болдог байсан байгаа. Зорчигчдод үйлчилж болдог. За ийм байсан болохоор одоогийнхоор бол өмнөгөө Wi-Fi те энэ гэсэн үг байхгүй. Ийм бараг төхөөрөмж шахуу гэсэн үг ч тухайхаа. Тиймээс ч яг тусгай бэлтгэгдсэн холбоочдыг тээврийн компаниуд биш Маркони компаниас томж байсан. Титаник дээр Марконигийн 2 холбооч байсан бөгөөд ойролцоо явсан хөлөг онгоцнуудаас мөсөн уулын анхааруулга ирсэн 14-ний орой хоёулаа зорчигчдын хувийн одоо цахилгааныг дамжуулаад завгүйсэн байгаа юм. Нөгөө зорчигчд ар гэрлүүгөө эсвэл бид ингээ явж байгаа одоо очиж байгаа шүү гэдэг те иймэрхүү зүйл явж идэг. Гэтэл энэ нь өөрөө нэг төрлийн бизнес байсан байна. Тэр хоёр. Үгүй яах вэ? Тэр нэгдүгээр зэрэглэлийнхэн ч гэсэн битүү ярьж байгаа шүү дээ. Титаник дээр явж гин гэд. Тэгээд энэ нөгөө бизнес байцсан гэдэг нь болохоор нөгөө нэг яг тухайн одоо ингээд зорчигч тээврийн томоохон хөлөг онгоц болгон дээр те бусад хөлөгтэй харилцах уу те эсвэл зорчигчдод үйлчлэх үү гэсэн ашиг сонирхлын зөрчил нөгөө зорчигчдаас мөнгө авах уу эсвэл зүгээр тэнд нөгөө ажиллаа хийх үү гэдэг л за яг энэ нь болчих байгаа байхгүй. Гэхдээ Титаникт ирсэн эхний хідэн анхааруулга ба шүү те энэ анхааруулгууд нь юу яд юм бэ л те MSG гэсэн юм тусгай кодтой байх хэрэгтэй юм байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аюултай буюу шууд ахмадад гэсэн заавар байх хэрэгтэй юм байна л дээ. За энэ кодтой байх юм бол энэ анхааруулгатай байх юм бол тэрийг заавал уушаад ахмадад заавал хөргөж өгөх хэрэгтэй юм байна. За тэгээд гисэн утгатай чухал ингээд тодтолтой байсан бол 2 холбооч нь завгүй ажлынхаа хажуугаар тэдгээрийг Ахмад Смитийн гард одоо бас те хөргөж өгсөн байгаа. Эхний хитэн дуудлагыг те. За харин Ахмад чиглэлээ өмнөхөөсөө баг зэрэг өөрчлснөөс өөрөөр арга хэмжээ авсангүй. Хурдаач сааруулаагүй гэж байгаа. За мөсөн уул ихтэй бүсээс холдлоо гэж санаа амраад оройн зөөгөө барьсан гэж байгаа байхгүй яг тухайд. Гэвч яг Титаникийн яг урдхан байсан Мисиба хэмээх хөлөг онгоцноос 14-ний орой 9 цаг 52 минутанд ахин мөсөн уулын анхааруулга ирж аюулаас холдоогүйг нь сануулсан ч дээрх нөгөө нэг MSG гэх чухал 3 үсэг байгаагүй тул зорчигчдын цахилгааныг дамжуулах гээд завгүй байсан дээ доллар хөөсөн гэсэн үг шүү дээ. Мөнгө хөөсөн. За ингээд завгүй байсан 2 холбоочин урдах ажилдаа ингээд хүүрцэн дээ. Мисебагийн холбоог те Мисеба хөлөг онгоцны холбоог тасалж орхисон байна. За бараг цагийн дараа ердөө 16 км-ийн зайд явсан Калифорниан гэдэг одоо ингээд хөлөг онгоц байгаа байхгүй. Энэ ч ялгаагүй мөсөн уулын анхааруулгыг илгээж өөрөөсөө мөсөн дунд зогсчоод байгаагаа дамжуулсан ч цахилгаан нь мөн л нөгөө MSG гих тодтолгүй байснаас Титаникийн холбоочдын анхаарлыг татаагүй байна. За тэр бүхэл Титаникийн холбоочд Калифорнигийн хөлөг онгоцны холбоочдын ажилт тэр холбоочд ингээд баян ингээд мөсөн уул байгаа шүү гэж баян сануулгүйгээд байгаа шүү дээ. Тэгт нь өөрсдийнх нь ажилт нь саад болоод байна. Дуугүй болно гэж хөссөн байдаг гэж. Одоо нэг станц чинь нэг баян ингээд яддаг шүү дээ. Тэгэхээр дуугүй болно гэж хөссөн гэж байгаа. За ингээ хөлгийнх нь ч одоо тэгээ сүүлдээ ахин холбоо барих гэсэнгүү гэж байгаа. За ингээ амархаар хэвтцгээсэн гэж байгаа байхгүй. Харин Калифорнигийн холбоо тасарснаас ердөө 10 минутын дараа Титаник мөсөн уул мөргсөн баг. Тэгэхээр тэр 10 минут эцсийн мөчөд 10 минут байсан байж хамгийн сүүлийн мөчөд. Ядаж тэрэн дээр анхаарсан байсан болвол бас яг мөсөн уул харангуйта шууд мотор унтрах хэрэгтэй байлээ л дээ. Хөдгөөнөө зогсоох хэрэгтэй юм бэл.
Тэгэл асуудалгүй байх хэрэгтэй байгаа байхгүй. За ингээд хэрвээ аврах том мөсөн уул урдхан талд нь байгааг анхааруулсан сүүлийн хідэн цахилгаан мэдээний ердөө ганцд нь л ядаж MSG гэсэн нөгөө 3 үсэгтэй байсан бол Ахмад Смит магадгүй тэр Калифорни хөлгийн адил хөдөлгөөрөө унтраах эсвэл үр цайхыг хүлээх байсан ч гэж магадгүй. Харин дааж тэгээгүй байгаа тийм. За гэхдээ дээрх бүх алдаа Титаникийг живхэд хүргэсэн магадгүй хамгийн энгийн, хамгийн хүн ёсны, хамгийн гонигтай алдаануудын дэргэд юу ч биш болов гэж байгаа байхгүй. За энэ юу гэхээр мөсөн уул урд байна гэсэн аюулын дохиог дуулмаг цаа хөлгийн тавцанг тэр үдэш хариуцж байсан 1-р зэргийн офицер Уильям Мёрдок нүсвэр том хөлгийг хэдхэн секундын дотор эргүүлэх гэж оролцсон нь хинээс ч гарах хариу үйлдэл. Мэдээж өстө урдаас нь маш том мөсөн. Тэгэхээр чин тэр чин заавал эргүүлэх ёстой. Энд тойроход л ёстой гэсэн юм байх ёстой тийм. Угаас автоматар хүний ингээд очоо шууд мөргий гэж хинч мөргий гэж бодохгүй. За гэтэл Титаник шиг хөлгүүд чухамдаа болцшгүй мөргөлдөөнөөс сэргийлж мөн зайрмагтж мөсцөн усыг зүсэх гэж хошуулдсан хамартай байсан. Бараг хэрүүгээрээ очиж хэрүү Мёрдок одоо ингээ мэгдэж сандарсандаа хөлгийн залуурыг яаран мошгилгүй мөсөн уулыг ихц урдуураа мөргсөн бол зөвхөн урд хэсэг нь гимтгч амин чухал ус одоо ингээ торгоох доод талд нь буюу хажуу талаасаа цоорохгүй байх байлаа гэж. Тэгэхээр бараг тэрийг ингээ очиод мөргцөн бараг тэрийг анзаараагүй байсан нь Титаник бараг сүрхээргүй байсан гэсэн утга санааг илэрхийлдэг. Яг л тэр хажуу бүр буюу хамгийн эмзэг хэсэг дээр гэсэн. За энэ нь яг л нэг автомашины одоо ингээ зорчигч нар ер нь автомашины ослууд бол нэг юм байт юм байл л яг одоо нэг урдаасаа мөргөлдсөн хажуунаасаа мөргөлдсөн гэдэг одоо ингээ үзэлтүүд байт юм байна. Энэ үзэлтүүдээс ер нь бол хажуунаасаа мөргөлдсөн одоо хажуунаас нь одоо ингээ мөргсөн гэдэг чинь ихэнх нь ерөөсөө байхгүй. Чад. Одоо өөр их юм бэ таалд өсдөг гэсэн үг шүү дээ. Гимтдэг. Маш ихээр гимтдэг. Гэхдээ ихэнх нь хажуунаасаа мөргөлддөг. Тий. Яг уу урдаас мөргөлдөж байгаа бол тэнд нөгөө нэг аваарын дээр астаг эсвэл урд көпөр тэр чинь нөгөө хүн рүүгээ баг ингээ очихгүй шүү дээ тий. Аваарын дээр асаад нөгөө хүнээ авардаг яг энтэй адилхан үйл явдал болох байсан гэдэг талын таамагуд бас явдаг юм байна. Ер нь бол яг энтэй төстэй гэж. Гэвч одоо Мёрдокч бай ер нь хинч бай. Титаник шиг хөлгийг ихц чигээр нь мөсөн уултаа мөргөлдүүлэх гэж санахгүй мэдээж тий. Тиймээс түүнийг ер одоо ингээ буруутгах бас аргагүй. Тий. За ингээд 100 дамнан далайн ёроолд хэвцэн Титаник өөрөө археологийн чухал олдор байгаа байхгүй. 3800 метрийн гүнд далайн ёроолд асар том талбайд хайлт хийх нь удаан хугацаанд боломжгүй. Далайн гүний даралт харанхуй хүйт нөхцөл байдал нь энэ эрэл хайгуулыг одоо хүн төрлөختний хамгийн хэцүү сорилтуудын нэг болгож чадсан юм. Гэлээч шинжлэх ухаан технологи хөгжсөөр байгаа орчин үед боломжгүй зүйл гэж байхаа болсон байна. За Сан Диегогийн далайн эрэгт төрж өссөн бага насандаа Жюль Вернигийн усан доогуур 20,000 бээр аялсан гэсэн номоор одоо ингээ хөглөгдсөн хожимо энэ л сонирхлоо даган далайн судлаач болсон Роберт Баллард Титаникийг олж илрүүлсэн гавьяатан энэ хүн байхгүй. Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчинд алба хаахтаа олж авсан технологийн өндөр мэдлэг туршлага ашиглан тэрээр 1985 онд Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчний нууц даалгаврыг гүйцэтгснийхээ дараа өөрийн мөрөөдөл болсон Титаник хөлгийг хайх экспедиц буюу судалгааны ажлыг эхлүүлсэн байна. За хөлөг онгоцны их биеийг хайхын оронд ослын үед үлдсэн хог хаягдлын мөрийг мөшгсөн нь түүний гол стратеги байсан байна. За өөрөөр хэлэх юм бол хөлөг онгоц живж далайн мандлаас доошоо унахдаа эд ангиуд, эрэг шурга, эд зүйлсэн салж боторсон байж таарна гэж тэр таамагсан нь алдаагүй. За ингээд 12 хоногийн турш Арго нэртэй алсын удирдлагатай шумбагч төхөөрөмжөөр Атлантын далайн 3800 метрийн гүнд хайгуул хийсний эцэст 1985 оны 9-р сарын 1-нд Титаникийн 100 мөн 2 хуваагдсан унсан их биеийг олж илрүүлсэн дүрс бичлэг буулгаснаар тэр хүн төрлөختний түүхэнд хамгийн алдартай далайн судлаач гэх алдар цолын эзэн болсон. За энэ хүн нээлтийн хамгийн том дуйлаар нь Титаник хөлөг живэхдээ 2 хуваагдсныг нотолсон явдал байгаа байхгүй юу. Одоо нөгөө нэг энэ бий болж иж тэр кинон дээр гарсан үйл явдал эдгэр чинь бий болж байгаамаа гэж. За учир нь Ослын дараах мэдүүлгүүдэд хөлгийг бүтнээрээ живсэн гэж олон хүн дурдсан.
Хүмүүс ч тэр дундаа олон нийтээс эхлээд бүр мэрэгжилтэн судлаач ч гэсэн тэгж таамаглаж байсан. Наадах чи яг гайхаж ирсэн. 700 хүн амьд үлдчихэд байгаа шүү Тий. дээ. Тэд нар донд ингээд яг бүтэн зургаар нь тэгсэн чинь тэгээд ойролцоогоор тэд надад болоод хуваагдаад гэж ярьчдгүй багтаа хэлчихлээ. Тэгээд яриаг л байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр сандарч шоконд орсон байсан тий. Ер нь бол баг юм санагтахааргүй гэсэн үг шүү дээ. Гэтэл Балларадын одоо яг багийнх нь хөлгийн урд болон хойд хэсэгтэнтэй хоорондоо 600 орчим метрийн зайтай далайн ёроолд хөвчсөн байгаа хоёр хуваагц хэсэг. Тэгэхээр тэр нэг доор орчоод тэндээсээ хөдлөх боломжгүй. Харин анх орохдоо л хоёр тишээ ингэ салаад явсан. Тэгэхээр ингээ хуваагдчаад ингээ явсан гэсэн үг байна. За тэгэхээр яг ингээд эмгэлтэйгээр сүүрсэн аврах хөлөг онгоц яг яаж живсэн, ус яаж тавцсан руу нэвтэрсэн, хөлөг хэрхэн хугарсан талаарх бүх таамаглал нэг мөр болсон. За Атлантын далайн хүйтэн усанд амьсгал татсан 1500 хүнийг дурсах хүндэтгэх газарч нээлттэй тодорхой болсон гэсэн. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр за яг би нэг бас нөгөө археологч хүн учраас нөгөө тахил тайлгын зан үйл гэж байдаг л да. Тэрний юу гэхээр эртний хаад язгууртнуудыг нас орсны дараа яг энэ доор манай одоо хаад язгуурт маань байгаа гэд янз бүрийн одоо нэг жил болгон 3 жил нэг удаа ч юм уу тахил тайлгын зан үйл үлдэн штэ. За яг энтэй чинь адилхан яг энэ тэр далаа яг айл хэсэгт нь гэх юм бэ те. Яг энэ доор одоо нөгөө 1500 хүн орсон тэрний ар гэрийнхэн гэдэг ч юм уу өөр хүүхдүүд нь те өөр садны одоо ингэж нөгөө нэг гашууд илэрхийлдэг гэдэг ч юм тэр хэсэг нь тодорхойлж байгаа гэсэн үг байна. Энэ нь өөрөө буцаага тэр нөгөө сэтгэл зүйн хувьд бас хүмүүсийн те ингээд за энэ доор одоо ингээд байгаа ямар ч сан би одоо ингээд өвөг эцэгтэй гэдэг ч юм уу те ингээд нэг иймэрхүү юм хийх. За энэ нь тодорхойлсон гэсэн үг байхгүй. За эцэст нь Роберт Баллад болон түүний багийнх нь энэхүү нээлтэнд нь те алдар Титаникийн тухай олон баримтат кино, зураг судалгааны үндэс суурь болсон байдаг. За Атлантын далайг музей гэж үзэх юм бол хамгийн сонирхол татах гайхалтай үзмөрч байж болох. Титаникийн сэгийг очиж үзэж бас те болдог гэж. За ийм асуултууд ер нь бол айгүй олон байд юм байл л дээ. Дэлхийд дахинд. Ер нь Титаникийн одоо янз бүрийн сэгийг дэ үзэж болох уу гэсэн асуултууд гарч ирдэг гэж. За ингээд түрүүн хэлсэнчлэн яг орчин цагт боломжгүй зүйл баг байхаа болсон гэдэг зүйл байгаа тийм. Маш өндөр эрсдэлтэй хүн төрлөختний хамгийн өндөр өртөгтэй нарийн төвөгтэй аяллуудын нэг байж магадгүй ч энэ нь боломжтой. Титаникийг тэр 3800 метрийн гүнд нь хажуунаас нь харах боломжтой гэсэн үг байхгүй юу? За Титаникийн сэг далайн гүнд буюу тэр 3800 метрийн гүнд оршдог. За энэхүү гүн рүү асар их даралтыг тэсвэрлэх чадвартай цөөн тооны тусгай зориултын шумбагч хөлгөл ийшээ хүрч чадна. Эдгээрийг зөвхөн мэрэгжлийн шинжлэх ухааны баг эсвэл маш цөөн тооны туршлагатай байгууллага ажилуулдаг. Иймд аялалд оролцох зардал нэг хүний $250,000 болон түүнээс дээш үнээр хэмжигддэг. Энэ бол зүгээр нэг тийз худалдаж аваад суудаг аялал биш. Харин маш урт хугацааны бэлтгэл шаардсан олон улсын зөвшөөрөл бүхий экспедиц. Би тэр нас орсон 1500 хүний удам угсаа байсан бол заавал явна. Тэхүү. Тийм байна те. Тэгээ бас тэр $250,000 төлөөд гэхээр энэ бол нөгөө нэг бас маш одоо нөгөө томоохон хүмүүсийн хийх л ажиллаж таарах гэдэг юм л да тий бас давхар. Далайн ёроолын нөхцөл байдалд одоо ингээ орчлон тааваршгүй. Харанхуй, хүйтэн, асар их даралттай энэ орчинд гарч болох техникийн ганцхан алдаач амь насанд аюултай. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2023 онд Ocean Gate Expedition тэ компани Titan нэртэй шумбагч аппарат яг энэ зорилгоор далайн гүн рүү шумбаад эргэж гарч ирв. Тэгвэл хэцүү байна. Харин тэр 100 жилийн дараа гэдэг одоо сэдвээ ойлгосон шүү дээ тийм. Энэ хөлөг Атлантын далайн гүнд Титаник хөлгийн сэг рүү шумбах явцдаа холбоо тасарч улмаар хайгуул ирэл хайх ажиллагаа эхэлсэн боловч хэд хоногийн дараа хөлөг далайн гүнд дэх асар их даралтын улмаас дарагдаж суурьсан болохыг тогтоосон. Шумбагчийн бүхэгт компаниг үүсгэн байгуулагч өөрөө түүнээс гадна 4 хүн байсан нь бүгд насарсан. Урьдчилсан дүгнэлт дээр шумбагч хөлгийн их бие далайн гүний хит өндөр даралтыг тэсвэрлэх чадваргүй байснаас хормын дотор дарагдаж бяцарч дотор нь байсан хүмүүс тэр даруй амьсгал хураасан гэж үздэг. 100 жилийн дараач Титаник хүний амь насаар хүний амь нас авсаар байгаа нь энэ байгаа байхгүй юу? Тийм байна.
За 100-ны өмнө тохиосон аимшигт ослын дараа далайн аюулгүй байдлын дүрмийг дэлхийд даяар шинжилэн тогтоох. За энэ бол Титаниктай холбоотой зүйл ярьж байна те. Аврах завийг хүн бүрт хүрэлцгүйц байхаар хуульчилсан гол шалтгаан байсан бол үүнээс 100 гаруй жилийн дараа мөн л Титаниктай холбоотой гарсан энэ осол экстрим аялал жуулчлалд дагсан эрсдэл аюулыг мөн ийм төрлийн шумбагч аппаратуудын аюулгүй байдлыг стандартын талаар дэлхийд дахинд маш том шүүмжлэл хэлэлцүүлгийг өрнүүлсэн гэж байгаа. Хамтран ажиллагч юу лээ? Хоёулаа нэг 2 жилийнхаа төрсөн өдрийг ярина. Оо яг тэгин шүү дээ. Одоо 4 сарын 29-нд одохгүй болох гэж байна. 4 сарын 29-нд од мөндрийнхнийх нь 2 насны төрсөн өдөр болно. Тэгэхээр бид нэг насныхаа төрсөн өдрийг бас алтан гишүүдтэйгээ хамтдаа хийж байсан. Алтан гишүүд маань мэдж байгаа. Дээрээс нь одоо гадаадаас үзэж байгаа энэ тэнд байдаг монголчууд маань алтан гишүүд маань бас мэдчилгээгээ бид нар үлгээгээрээ групп дээр пост орсон байгаа. Тэгээд ойн харах хэмжээ ямар болдгоо гэхээр маш гоё онцлогтой олон алтан гишүүд маань ямар ч үн төлбөргүй ирж оролцсон. Тэгээд төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэцгээе. Таныг ямар сюрприз, ямар гоё гайхалтай үйл ажиллагааныг үдэшүүлж байгааг бас тааварлашгүй юм. 4 сарын 29-нд алтан гишүүд групп дээр пост тэгээд одоо хаана болох яахыг бүх мэдээлэл орноо. Тэгээд алтан гишүүд биднийг дэмжиж ажилдагт дандаа баярлдаг шүү. За баярлалаа. За одоо энэ нэг манай алтан гишүүн Батөлгийн хоёр асуусан байна. Тэгээд ягаад Титаник даралтанд өртөөгүй юм бэ гинэ. За энэ бол нэгдүгürt 4 хүний судалтай. Нөгөөх нь 3500 хүний судалтай тий. Том цулгаа төмрөөр хийсэн гэдэг ч юм уу. Энэ өөрөө нэг жижигхэн аппарат. Тэгэхээр энэ хоёрын хооронд бас нэг юу байгаах тий. Ялгаа бол байгаа хоо тий. За ингээд энэ цагаас хойшоогоо Титаник руу хийх ийм төрлийн аялал экспедицийн үйл ажиллагааг эрс бууруулах, илүү хатуу хяналт тавих шаардлагатай гэсэн байр суурийг олон улсад баримталж байгаа. Титаник хүлгийн сүрлээс амьд үлдсэн сүүлчийн хүн болох Элизабет Гладис Мельвина Дин гэгч нь эмэгтэй 2009 онд ертөнцийн мөнх усыг үтсэн. Үлгэр домог мэт. Гэхдээ үнэн бодит энэ түүх биднээс улам холцоор байгаа. Гэлээч агуу түүхийг хадгалж хөөрнөж дахин тайлж өнгөрсөн үеийн тухай бидний төсөөллийг өөрчлөсөөр байдаг шинжлэх ухаан тэр дундаа түүх археологийн эд шид бас энд оршиж байгаа юм те. За энэхүү түүхийн эхлэлийг мэдрэхийг хүсэх юм бол Умард Ирландын Белфаст хотод байрлах Титаник Белфаст музейг зорж очиж бас үзэж болно. Аврах хүлгийн огсрон бүтээсэн усан онгоцны үйлдвэрийн талбайд мөсөн уулыг санагдуулан өвөрмөц архитектураар сөндөрлсөн энэ музей Титаникийг угсрах, бүтээн байгуулах аялын түүхийг цогцоор нүгэлдэг. Үүнээс гадна Америкийн нэгдсэн улсын Лас Вегас болон Орландо хотод байрлах Титаникийн олдвруудын үзэсгэлэнг үзэх боломжтой. Далайн гүнээс гаргаж авсан их биеийн хэсгүүд болон олон зуун бодит эд зүйлийг эндээс бас нүдэрээ харж болно гэдэг зүйлийг давхар хэлж байгаа. За тэгэхээр энэ Атлантын далай гэдэг зүйл тэрний ёроол өөр юу байгаа юм бэ гэдэг бол үнэхээр тааваршгүй. Хүн төрөлхтний түүхэнд одоо хүртэл шинжлэх ухаанд нээгдэж илрээгүй маш олон зүйл байгаа. Мэдээж тэнд бол байж л байгаа За энэ хүрээд хоёлаа өнөөдрийн Титаника жаргая да За үнэхээр сонирхолтой дугаар байлаа. Яг нөгөө бүх цаг үед яригдах сэдв байхад хотын түүхтэр амраах дээр нэг дугаар орж ирсэн. Тэрэн дээр нөгөө бид мэдэндээ нэг галтуул дэлбэрээд халуун лав нэг хотыг юу хийж ирсэн. Тэг Помпей хотыг тэр чигээр нь амьд баримл өшөө олгоод яг тухайд нь яг байснараа юу хийжсэн те хүүхдэд тэржсэн бол тэржсэнараа бүх үйлдэлээр лаванд орчигдаад шавар шиг болцсон. Тэгэхээр тэр үедээ маш гонигтай эмгэнэлтэй түүх боловч тэрнээс бид бас маш олон юмыг мэдэж авах соёлын хувьд те тийм гайхамшигтай нээлтүүдийг хийх боломжийг өгсөн. Тэрнтэй адилхан шинжлэх ухаан яаж ч хөгжиж байгаа вэ? Ямар хурдцтай хөгжиж байгаа вэ? Титаник бол ерөөсөө нэгэн туг нь бол живцсэн. Тэгтээ нөгөө хүний тэр нэг шунал тэг нэг юм сониогчсан одоо би одоо тэр 1501 гэвэл явнаач гэж байгаа шиг. Тэгээд дээрэс нь одоо техник технологийн хөгжил эрсдэл бас байдаг шүү гэдгийг бидэнд анхааруулсаар байгаа нэг юм амьд сургамж байгаа дээ шүү. Тэгэхээр эндээс бас дараа нь цаг хугацаа өнгөрөөд одоо аюул ослгүйгээр аялж болдог үедээ бид юуг олж нээж илрүүлж мэдхийг өстой таашгүй юм те. Тэр утгаараа надад их сонирхолтой гой санагдлаа. Тий. Бас тэр Помпей хот чинь ч гэсэн ер нь бол нэлээд сонирхолтой байхгүй юу? Помпей хотыг нээсэн археологчид нэг зүйлийг бодсон байдаг. Тэгэхээр нь юу гэхээр энэ бол яг Помпей хотын язгууртан эмэгтэй хүүхдэд тэрвэрэд ам болторхоо зогтоож исэн тэгж яад нас орсон байна гэд. Гэтэл энд нөгөө археологийг одоо гэдэг өөрөөр тайлбарладаг антрополог гэж шинжлэх ухаан байна. За тэр антрополог гэдэг шинжлэх ухаан энэ бол язгууртан эмэгтэй ядуу боол хүүхдийн амийг авраад тэгээд
хамгаалаад ингээд эцсийн мөч хүртэл ингээд хамгаалаад өгсөн үйл явдал байна гэж байгаа байхгүй. Тэгээд уг нь бол тэр яг ингэж олж байгаа тэр чинь яг ингээ хэвэр болж байгаа шүү дээ. Тэгвэл археологчид мэдээж тэр нэг эмэгтэйгийн зүүсэн одоо тэр одоо ингээ хувц хоноор одоо юу хийх юм бэ те. Энэ юмар нь язгууртан хүн гэдэг юм чиж байгаа. А тэгвэл тэр хүүхдийг бол шууд одоо энэ язгууртны хүүхдээ л аварж байгаа те. Гэж шууд нөгөө дүнлэн өнгөцөх болчихж байгаа шүү дээ. Гэтэл антрополог яасан бэ гэхэлэр тэр хоёр хүний одоо тэр нөгөө биеийн байдал те ясын ингээд судалж үзэнгуудаа энэ бол хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхэд буюу боол хүүхэд байна. Харин эмэгтэй нь язгууртан байна. Харин ямар хүнээс одоо ийм үйлдэл гарах вэ гэдэг тийм энэ ч өөрөө буцаад гоё хариулт болчихж байгаа шүү дээ. Айгуу гоё тийм судлууштай тийм сургамжтай юм шиг юм болчихж байгаа. Сая дээр Титаник дээр ч гэсэн тэр кинонд нь гардаг шүү дээ тийм нөгөө нэг элит хүмүүсэндээ бие суухгүйгээ шууд нөгөө нэг татгалзаад ингэдэг. Тэг киногаар нь төсөөлөхөд бид бас л тий одоо хит ч үдсэн үйддгүү тий. За яста сонирхолтой гоё дугаар байлаа. Одоо муухайч байхдаа эмгэнэлтэй төгч гэсэн бид бас ингээд л хэдэн жилч баясаад ирэх юм байна. Сонирхолтой байлаа. За шинжлэх ухааны танин мэдхүү од мөндөрлсөг та бүхэндээ Америк сургуулийн түүхийн багш Маратханы бэлтгэхүүргээс археологийн нууцад нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөрлсөг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 телегоноор хүрсэн. За энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан стандартыг эрхэмлэн стандарт катеринг, Good Day Soju, за мөн од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллалаа. За ингээд студид Маратхан, Цэнгэл хоёр нар ажиллалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа Цэнгэл хоёр. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.